Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Гурван загасны үлгэр. Эртээ урдын цагт чандыг мэдгч, чанарыг тунгаагч, үл тоогч гэдэг гурван загас амьдардаг байжээ. Нэгэн орой тэр нуурт хэсэг загасчин ирж маш их загастай болохыг олж мэдээд тэр өдөр нэгэнд оройтсон учраас маргааш нь эртлэн ирж ан хийхээр ярилцаад буцаж гин. Тэдний үгийг сонсож чандыг мэдгч нөхдөө дуудаж өгүүлрэн. За нөхөд минь, саяны ирээд явдаг загасчид юу л яриад явсныг мэдээ үсттэй. Бид тэгэхээр энд байхын аргагүй болоод явчихлаа шүү. Өнөө шөндөө багтан өөр тийшээ нүүхийг бодох хэрэгтэй болчихлоо. Дайсан хүчтэй бол дайтах замаас нь зүгт гэдэг эртний үг байдаг юмсанжээ. Нэгэнт энд байгаад жаргал идэлхээ өнгөрч хагцал зовлонд учрах болсон тул бид энд юундаа хоргодох хүлээ? Шалавхан л явахыг бодох хэрэгтэй. Өөрсдийгөө байг гэхэд үр хүүхдээ бодох хэрэгтэй штэ. Гэхэд түүний үгийг сонсож чанарыг тунгаагч ингэж хариулжээ. Тийм ээ, таны хэлдэг төмөн зөв. Эндээс шалавхан явхаа бодох хэрэгтэй. Жаргал өгөхгүй оронд хургах хэрэггүй болдог. Зовлон амсах нутагт шигдэн бүгэх зан нь унхаагүй бэртгчин амтны ухаангүй тэнэгхэн бодол гэсэн сургаал бий. Ухаан сэргэлэн ажилд гавшгаа бол газар нутаг хүний өөрийн гэж байдаггүй. Хаач гисэн амьдралын галд үлийг бодруулан аавын хүүгийн цог зайлыг гялалзууж болдгоо. Гэхэд тэр хоёрын үгийг сонсож үл тоогч таг хөхрөн. Багшаа, яасан? Энэ хоёр чинь ёстой ухаантай загаснууд байж штэ. Одоо энэ үл тоогч гэдэг нөхөр ч гэсэн ухаантай болов? Харин юу гэж хариулах юм бол хамтдаа сонсгоо. Тэгээ. Чааваас та нар чинь харин бүр их болсон нутгаа орхиж хүний нутаг, хүний газар биднийг дагуулan авч явах юм ярих болов уу? Хэдэн мөн хисүүлчийн үгийг сонсчхоод өвгөд дээдсийнхээ өвлөн үлдээсэн төрлөг нутгаа орхиж гарна гэдэг чинь яагаад ч таарахгүй штэ. Нөхөд минь юмд чинь учир байдгийм. Хэрв амьсгаа гүйцсэн бол хаач явлаа гэсэн үхэл биднийг орхихгүй. Ус чинь тасраагүй бол үхэл дотроо байгаа ч алдсахгүй штэ. Уйлан дайрсан хишигтнийг өөхөнд боосон ч тусгүй. Усан тасраагүй нүгэлтнийг зөндөн давхуулаад ч гэмгүй гэсэн үг бий. Тэгэхээр та нар дэмий сандраад юу хийн вэ? За. Би ч хувьдаа эндээ байх минь. Та нар харин яаха өөрсдөө мэдэх хэрэгэ гэж хэлэн зөрүүдлэж үлджээ. Чандыг мэдгч, чанарыг тунгаагч нар тэр шөндөө багтан амрах садан үр хүүхдээ аван өөр тийшээ нүүн оджээ. Маргааш өглөө нь өнөөх загасчид ирж тоор шүүрээ хайж үл тоогчоос өгсүүлэн амьд бүх амьтныг шүүрдэн бариад дуусгажээ. Одоо яана багшаа, хийсээр хахад чинь заавал өөрийнхоороо зүрсөөр байгаа тэгээ үлдчих юм да. Энэ үл тоогч чи ямар хаашаа янзын зүрүүд нөхөр вэ? Юмны учир явдлыг урьдаас сайн бодож тунгааж байх шиг хэрэгтэй юм гэж үгүй билээ гэдэг сургаалыг энэхүү үлгэр бидэнд өгсөн болоо. Ямар сони юм бэ багшаа? Яасан юун сонин байна? Гэхдээ яах вэ багшаа? Чандыг мэдгч, чанарыг тунгаагч хоёр чинь нэг нь далдыг мэддэг, нөгөөх нь юмыг маш сайн тунгааж ойлгодог ухаантай хоёр мэрэгд байна штэ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд үл тоогч гэдэг нөхөр чинь зүгээр л зөрүүдлэхээс өөр юм чаддаггүй юм биш үү? Тийм байгаа биз? Тэгээд их сонин багшаа, зөндөө олон үлгэр сонсоод байгаар их юм ойлгож байгаа ч гэсэн сүүлийн үед өөр дээрээ тунгаан бодож сураад байгаа л да. За тэрний яах вэ? Яах вэ багшаа, ингээл янз бүрийн юмыг ингээ сонсохоор дандаа өөр хүн нүдэнд харагдаад
тэрч бодогдоод энтэй манж төстэй юм а гэж бодогддог байсан чинь саяны үлгэр дээр болохоор надтай жоохон төстэй юм шиг санагдлаа л да. Тийм үү? Тийм ээ багшаа. Ингээд үл тоогч нь надтай их адилхан чандыг мэдэх чанарыг тунгаагч хоёр нь болохоор манай аав ээж хоёртой их төстэй юм шиг санагдлаа л да. Тийм үү? Тийм ээ багшаа. Ингээд аав намайг эрт унтаараа орондоо ороорой чи маргааш өглөө эрт босох гэж цэцэрлэгтээ явах гэж маргааш уурлан шүү гэж тэгэнгүүт манай ээж болохоор ээжээ би эрт унтмааргүй байна гэхээр миний хүү эрт унтахгүй бол ядарна эрт унтахгүй бол өндөр болохгүй гэж амар тунгааж хэлнэ л дээ. Тэгэнгүүт нь би болохоор үл тоогч царайлаад үгүй маргааш би яасан чиг яах вэ? Одоо тогломоор байна гээл оройтож унтчаад би маргааш нь дандаа харамсаал, нойр мөглөөл, өдөр нь ядраал, тэгэл найзуудтайгаа гоё тоглож чадахгүй байх үе зөндөө байдаг л да. Яг зөв. Тэгэхээр чи одооноос үлгэр дээр болон альва бүх үйл явдал дээр өөр дээрээ дүгнэлт хийж сурсан байж тээ. Игжээ багшаа би ёстой зөв юм сурлаа. За ерөөсөө эртхэн унтъя да. Найзуудаа та нар ч гэсэн эртхэн унтаарай. Сайхан амраарай найзуудаа. Сайхан амраарай хүүхдүүд ээ.